За сайн байна уу та. Сайн байна. Сайхан уншиж байна уу? Тэгээд саяхан аав болсон залуу байна. Тэгээд баяр хүргэе. За баярлалаа. Би ингээ шинэхэн аав байгаа. Тэг надад тулгарч байгаа зөндөө асуудлууд байна. Тэг танаас туршлага судалмаар байна. Та хэдтэй эзний хүүхэдтэй. За ах нь 3 хүүхэдтэй. Ах нь 2 хүүхэдтэй. 4 хүүхэдтэй. Эхнэр нь төрж явахад ер нь хүмүүс ингээд цугардаг штэ. Ер нь тэгж орсон дээр гэж боддог уу эсвэл гадаа нь хүлээгээ байцсан илүү дээр гэж боддог уу? Хамт орсон дээр үл яг уул нь бол манайсын үчи юу тэгж хамт оруулах бүр гадаагийн гадаа ингээд тавьчаал тэр нэг жоохон нөхөр шагаагаал. Бүр төрсний дараа маргааш нь юм цонхоор нь орилж хардаг байлаа хүүхдээ. За тэгээд тэрийг хараад хүүхдээ хараад ингэж болчлаа гэж өгсөө. Хоолоо зангиж ирэл. Сонин болдгийг л. Би гадаа нь ихнэрээ төрж явахад маш гайхалтай сонин. Өөрөө ирэхгүй л уйлдаг юм элэ хүн. Хэрвээ орох боломжтой бол хажууд нь байх байсан. Орох байсан. Ингээд нэг зүрхэн тушаа газар ингээд байж байгаа тэр хүүхчний үнэгчлээд ингээд сууж байгаа. За тэр мэдрэмж бол ерөөсөө агуу гой мэдрэмж байдаг. Одоо би ингээд шинэхэн аав болох ч байгаа залуу хүн. Одоо ингээд надад хүүхд маань төрөхөд зөндөө асуудлууд тохиолдно. Эндээс одоо жишээ нь хүүхдээ хэрхэн яаж зөв төвөрөх талаар та нэг сайхан хэлээд өгөөч. Өөртөө наалдуулаад яг ийх хазаалгал барьж явах зүгээр гэж хэлдэг. Яагаад гэвэл хүүхдээ ингэж байгаа булиг нь манайд харахгүй дээр нь авч байгаа улихаар гахаад магадгүй. Залуу аавын хувьд бол ердөөсөө яах вэ? Аль болохоор хүүхдтэйгээ ойрхон, их нартай ойрхон. Эхнээс чи ядарсан гарч ирнэ шүү дээ. Тэгэд бол ганг босч ирэл хураалаад тэгэл яг ингээл хүндэн тавиал. Тэгэл унтчихдаг байсан байхгүй. Амар нэг эвгүй ингээл Тийм шүү дээ. Анх барих чи ерөөсөө энэ хоёр алганд багтаал ингээл эвгүүтэл гүнжгэрээр унах. харин тэ жоохон яг тэр зүйл дээр жоохон асуудал. Тэгээд гүнжгүнээр эвгүүтэй дэрэнгүүт нь би шууд яван дээр сууж аваад ингээ наачдаг гэсэн. Ээжийг нэрхлээ. Би болохоор одоо өөр талаараа наагаал. Ээж нэг яаж юм цааснаа байгалийн бас зүүн сувгнээс хөтлөж юм уу. Ээж нь лагууд яалчгүй л ингээл. Би яага наадаг гэхээр ялх хөгчсөн заримдаа халуурч бүлээр нэг жаа эвгүрхдэг штеп. Тэнгүүд нь би бүх хувцсыг тайлал цээжин дээр наачдаг байхгүй юу. Тэгээд өөр хүүхдтэйгээ халууныг авчдаг гэсэн. Миний бас тийм бас миний өөрөө арга. Тайл би нэг бариад үчи. За. Ингэж барих нь зөв үү? Яг өөд нь өргөсгийгээд тэгээд жоох наасан дээр юм уу хазаалах хэрэгтэй. Бас эйгүйгүй ингээд нэлэх жоох хөвгт чинь гулцаанаад. Гулжигнаад гэдэг байхгүй. Тэгэхээр аль болохоор тэр нэг гулжигнуулахгүй тул энэ арын юм шүү дээ. Толгойг л маш сайн бас барьж өгөх чинь айгүй амархан гэдгийг толгой дөрөвөө даахгүй байгаа үг чинь бас зүг шүү дээ. Бас тийм биш үү тийм. Хүүхдтэйгээ дуутал хамгийн шилдэг арга нь юу гэдэг юм бол надаас яг тохиолж байгаа юм хамгийн том хэцүү асуудал байхгүй. Миний хувьд бол би бас наадах надад тэхэнтэй тохиолдоод шүн хүүхэд унтахгүй байсан. Тэгээ би бодож жагаад ерөөсөө 6-аас авахгүй л 5-аас ч өнө хүүхэд унтах гал ингээд ирдэг ч тий. Тэр үед нь тэврээл нэг тоглуулаад яаж хийж байгаа л нэг 7 8 9 хүрчих юм бол шөндөө ойлгох нь гайгүй. Энэ одоо миний өөр арга гэх юм уу юу гэх. Сайхан нөцгөн биеийг ингэж яаж задгаад яаж болж байгаа тэгэл онтолдог. Тэгэхээр хүүхэд их амардаг. Дандаа нь өлгийн дээлээр байгаа биеийг шилээд явсан. Тэр үед бол чанга өлгөддөг гэсэн. Маш сайн өлгөд сурах хэрэгтэй. Аав нь. Би бол хоёр хүүхдээ бол ер нь яг өөрийнхөө гараар үлгэжчихсэн. Тэгээ ердөөсөө хүүхдийг маш сайн үлгэж тах юм бол сэргэнэ тах юм байхгүй. Тэгээ аюу сайхан бүх унтдаг байхгүй юу. Өө чи илгийн намнаа нөгөө солгоо дотоо мөртлөө тэгэл нөгөө зохиол бүүвэлээл. Ямар ч хамаагүй бодлоо шүү дээ. Яста бүүвээ гэл тэгэл амандаа орсон амандаа орсноо ягаал тэгэл өстө миний хөөмөг ингээл үлгэт. Унтчааш юм өөрөө би чинь нэр би унтуучлаас намайг хараад тайвширлаа гэж бас тэнд надаас би тэрнээс кайп авдаг байхгүй юу. Тэгээд гол нь толгойг ингээл хөөрхөн илдэг байхгүй юу. Ингээд тэрчгээл одоо илдэн шүү дээ. Тэгэхээр энд аюу амархан унтаад гिचдэг байхгүй юу. Бас нэг тийм арга байна. Хүүхдтэй болоод та ямар нэг энэ зуршлаас салсан. Би тамхи татдаг байсан хайс. Тэгээд би одоо хүртэл тамхи татахгүй юу. Ундаг юм аа. Ястан дэвчээр ливлээдэ гэсэн бас тэр чинь бас нэг тэр хүнтэй нэг бэлэг барьж байгаа байхгүй хүүхдтэй. Тийм биз дээ. Хойд бол нөгөө залуурч байсан. Тэгээ бас тэр үе чинь жоохон юм уртчдаг байсан. За тэрнээс хүүгээ гарснаас хойш би одоо нэг ярахад одоо бараг 20 нас хүртэл нь бол юм юмсаг шүү.
Ер нь архийг бол тэгэл чигээр байсан. Гэртээ байсан нэг заримдаа халбараа чанга дуурдаг шүү дээ тий. Тий. Энэ биний ерөнхийдөө л хомигдчихдгийг шүү дээ. Ер нь болоо. Тий, тэгэл тэгэхээр би бол тэрийг ууз уршлаа хайсан гэхээсээ илүү хүүхдээ хараад хайр хүрээд тэгж болохгүй юм байна гэдэг нэг команд цаанаас надад өгч шүү дээ. Хүүхдээ ширүү харьцаж болохгүй, хажууд нь чанга дуурчлахгүй. Би болохоор хүүхдтэй болоод жоохон залхуурхаад ч юм уу. Ер нь нэг жоохон амсгих гэж юм уу, эсвэл нэг хаяа жоохон өдөр хөтлөмтдөг ч юм уу. Тэгжсэн болоод айгүй их ажиллах хэрэгтэй гээд илүү хөдөлмөрлж байгаа. Маш сайн байна. Тэгэх ёстой харин. Хүүхдтэй болсны дараа ер нь их нэртэйгээ хосууд харилцаа жоохон хүндэрдэг. Ер нь нэг жоохон ингээ таарамжгүй болдог гэсэн тэр ер нь тэр үед нь хэрхэн яаж давж гардаг юм бол. Одоо 20 жилийн өмнө ч над бол тэр үед нэг тийм таарамжгүй болохгүй бүтэхгүй байсан юм их гарч байгаагүй. Үгүй харин эхнэрийг олон хайрладаг болсон. Хүн чинь. Эхний хүүхдээ төрсний дараа тэр эмэгтэй хүн бол ямар гоё үзэсгэлэнтэй болт юм бэ? Тэр бол гайхамшигтай. Манай ихтэй бүр ээж болсноо мэдснээс хойш ингээл шал өөр болсон шүү дээ. Тийм. Цаанаасаа л нэг юм болброо харагдал будаггүй байсан ч гэсэн ингээл. Яг үн тэгээ бүр амтаж болчихж байгаа. Тэгэл гидсэн томорч гэсэн бол хөөрхөн харагдал. Гэг гэмтгэл нэг хайртай дуртай хичээл дараа нь хөөгцөрлөө. Жохон бэрхшээлээс болол энэ болсол чинь те хаяад явчихдаг. Ингээд салж сарндаг. Одоо энэ дунд зүйлүүдийн салалтын юу айгүй өндөр болж байгаа ярьж юм шүү дээ. Тэгэхээр тэр хүүхд л хохирч байгаа юм шүү дээ. Тэгэхээр тэр хүүхдийг хохирохгүй төлөөл амьдрах хэрэгтэй байхгүй. Үгүй одоо л амьдралд юу их тохиолдох вэ? Тэгээ жаахан жоохон юмнаас болоод маргалтанд тэр төрсэн хүн чинь биений хямарсан байгаа тий. Таалагддаг юм таалагдахаа болно. Тэгээ амьдрал жаахан жоохон маргаан гарч тэр мэрэгчлэг ерөнхийдөө тэгэл өөрийнхөө л эр хүний л ууж ухаанаарч гэх юм уу одоо тэгэл тэргээрээ л өөрөө зохицуулж ирнэ явна шүү дээ. Хүүхдтэй болсноос хойш өөртөө та хэрэг цаг зарцуулж чаддаг байсан бай. За одоо бас яг үнийг хэлгээд бидний нөгөө ажилч тимийн одоо нэг өөртөө нэг тийг завд гаргаагүй. Чөлөө цаг гарвал гэр бүлтэй. Тэг гэр бүлтэй л ерөөсө гэрлүүгээл яардаг болчт юм блэ. Хөөгтөр болоо хүн чинь хөөгтөр байх яардаг. Сэтгэл нэг хөөгтөр баг гүгээд тэмүүлээд байдаг болчт юм блэ. За би нэг өөртөө цаг сайхан гаргаа тэгээтгэе. Ингээтхий гэсэн юм ер нь бодогдох юм болж тийм л шүү дээ. Нөгөө шинэ жил мэл найз нартайгаа ингээ уулзч юм шиг гэдэг юм. Ер нь бараг л миний хувьд бол тийм байгаагүй. Яг өөртөө бол нэг тийм цаг гаргаад ахыг би боддгоо. Аль болохоор одоо эхнэрээ хүүхдээ тэгээ одоо яах вэ? Цаг зав гарлаа гэхэд эднэртээ аль болохоор айтах би өөрөө хоол хийх дуртай. Аль болохоор л амттай шивтэй айтах юм хийж өгөхийг боддог байхгүй. Тэгжил ерөнхийдөө цаг зав бол ер нь тэгэл өнгөрдөг байхгүй. Минийд асуух зүйл юу гэхээр надад нэг жоохон нэг айц гэх юм уу? Ирээдүйдээ болох юм тулгарх бэрхшээл гэдэг чиг үүднээс ч юм уу. Одоо чинь ингээ хүүхд маш багасаа эхлээд ингээд маш хөрд мэдүүтэй байх үеэс эхлээд одоо арай нэг өсөлгөн болоод өсвөр наснаа явчих ч юм уу. Тийм байдал дээр одоо эцэг гэхээс болон ялангуяа ингээд ааваасаа ингээд жоохон хөндөй хол байгаад эхлүүл яах болоо гэснээр дотор жоохон бас нэг юм төвшил ч юм уу тийм зүйл байдаг. Танд тийм зүйл тохиолдсон. Хэрвээ тийм зүйл болвол яах вэ? Тохиолдчихсон одоо тэгэл одоо тэгээд тэр чинь яалтчгүй болдго юм биш шүү дээ. Ерөнхийдөө тэгэл бас нэг томроод ирэхлээр ээж аав хүүгэнд хаяа орохгүй болж эхлэх юм гардаг юм байл. Тэгээд одоо нэг насны онцлог л байж магадгүй жоохон өгөнд орохгүй уурлах юм уу? Жоохон юу ааж байх юм тэр байдаг юм билээ. Гэхдээ тэр үед нь өөрөө сайн зөв бодож зэх хүн. Тэр охтуудыг дамаа хэлж ярьж байвал тэр охтууд эргээд аавдаа сайн болоод тэрнээс төрсөн эцэгээс зүгээр байж хатан дайжаад явдаг тийм өөрөө хөлж байхгүй ба. Том болох тусам ер нь юу яажсэн? Маш их хүүхдээ хүлээж авч ер нь өөрөө юу гэж хэлж байна, яаж юм юмыг сонсдог. Тэгээ эрхлүүлээд яг үгээр нь ажсаар нь хэлж байгаа ярьж байгааг ингээл яагаал зөвлөл миний хүн ингээрээ тэр чинь болохгүй шүү, тгий шүү миний хөл байнга л хэлдэг. Аав гэдэг нэг маш том нэр алдрыг зүүсэн байх үед тохиолдсон хамгийн хэцүү үе аав хүн байх хамгийн хэцүү үе юу байсан бэ танд? Хэцүү үеиг үйл хүүхэд нэг том 16-7 ямарууд үгэнд орохгүй болж эхэлдэг үе байдаг шүү дээ тий. Тэр үеэл жаахан хэцүү байна үгүй шүү. Түүнээс амьдрал тохиолдог жаахан жоохон жаахан эмнэлэг дэвтэх гарах ханаа төрхэнэ тэр одоо хоолтой байх хоолгүй байх мөнгөтэй байх мөнгөгүй байх тийм ээ.
Энэ бол хэцүү биш. Энэ бол хүний туулж өнгөрүүлэхдээ арайд гарах ёстой амьдрал. Гэтэ тэр болгоныг хэцүүгээд хамтраад байх юм бол тэгэл зөвхөн нөгөө нэг аян нурууч хаана байхгүй болчихсон. Яг гоо амьдрал янз янзын юм тохиолдно. Гэтэ би аав болчоод хэцүү байна гэсэн тийм ойлголт байхгүй шүү дээ. За аав болохоос өмнө тэр хэцүүг нь тэгвэл хүнээс ч ихсэн асуугаад мэдэх хэрэгтэй байхгүй. Тэгээ нэгэн аав болсон чи яах юм тийм биш үү? Аавынхаа үргийг л гүйцэтгэх ёстой. Хэцүүсээд байх юм юу байхгүй. Ер нь бол аав болохын өмнө сэтгэл зүгээ маш сайн бэлтгэх гэсэн үг юм тийм байхгүй тий. Ямар хэцүүтэй юм бэ гэдэг хүмүүс яадаг шин. Тэр бол ерөөсөө тийм биш байхгүй. Тэр хэцүү чинь чиний сорилт. Тийм сорилтанд бүдэрж байгаа бол чи эр хүн биш. Ингэж л өөртөө хэлж авч явах хэрэгтэй. За юу. За ойлголоо. Жохон томорхоор л жоохон гарч явал юм руу орчих яачих тэгж л санаад над тэр л хэцүү байсан. За тэгээд нэг эцгийн хурал муралт суун. Чинь бас нэг чамчин тэр яан штэ чинь. За танаа хөвгтөнчтэй бас нэг юм яа сонсч л байсан нэг танаа хөвгтөн жоохон ингээд байгаа шүү. Жоохон халууцаа. Тийм чи халууцаа. Тэгээд яадаг юм тийм хичээл тассан гэдэг ингэтлээ. Тэр нэр бас айгүй хэцүү юм. Хэцүү шүү дээ тэгээд одоо загнах хэцүү. Танаа хөвгтөн тэгээд байна гэдэг чинь бас эвгүй мэдэн төрн штэ ямар ч зэг. Тэгэхээр чи одоо яах вэ гэдэг. Та одоо ингээд шинээр аав болох гэж байгаа тийм. Ер нь аав болохоо төлөвлөж байгаа хүмүүст юуг захиж хэлмээр юм. Авчих нэг захиас ингээд хэлээ те. Нэг оновчтой цөглөгөө өгөө гэвэл. Гэхдээ ер нь бол аав болох гэж байгаа гэдэг чинь хариуцлага шүү дээ. Тийм шүү дээ. Тэ. Хариуцлагаа сайн ухамсарл, хариуцлагаа сайн өвөр. Чи аав болох гэж байгаа л гэхлээр ханасаа ажигла. Чиний хан чи ядарч гэнэ үү? Царай зүс нь гондж гэнэ үү? Алхахтаа зөөртөө алхаж гэнэ үү те? Халамжлал. Болно гэдэг чинь тийм ээ. Алаг дэлхийн нуруунд дээр өөрөө л ирж байгаа, хүрээл ирж байгаа гэж бодсон. Зөвл нь бодож байгаа. Яг л ихэд надад алаг дэлхийн нуруунд дээр өөрөө л ирж. Эцэг хүн гэдэг л мэдсэн хүүхдтэй харил. Эхнэрээ харилж байвал тэгэл ер нь ямар ч зовлон бэрхшээл зовлон биш л болно доо. Гэрүүлдэл хайртай бай. Хүүхний нөхөр хүүхдийн эцэг болно гэдэг бол тушаал дэвшиж байгаа юм шээ. Хариуцлага нэмж байгаа маа. Чи энэ хариуцлага зөвхөн чи үүрэх ёстой. Гоё байна. Тэгэхээр аль болохоор бүгдээ хань ижилтэйгээ өр хүүхдтэйгээ насан турш аз жаргалтай байхыг бодох хэрэгтэй байна тийм ээ. Тийм шүү. За танд маш их баярлалаа үнтэй зөвлөгөө өгсөн. За баярлалаа. Танаас өнөөдөр бол нэлээд сайн үнэтэй зөвлөгөө таглаа. Танд баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. За ингээд шинэхэн аав болгож байгаа надтай ярилцсан танд баярлалаа. Шинэ аав болж байгаад баяр хүргэе. За гэр бүлд наад жаргал хүсье. Баярлалаа. Үнэтэй зөвлөгөө өгсөн баярлалаа. Баярлалаа.